Эрдэмийн их уурхай, соён гэгэрүүлэх мэрэгэн луужин, хөгжил дэвшлийн 90 зуунтай амгай зуузаа хоршин холыг дуулах их хаяны харвай болсон шинжлэх ухааны технологийн их сургууль хэмээх өнөр гэр бүлийн хүрээнд мэдээлэл солилцох, цаг үеийн үйл явдлыг мэдээлэх, хавлсан үйл хэргийн тоймс сурчлагыг түгээх сайн шүтээс мэдээллийн нэвтрүүлэг. За сайн шүтээс нэвтрүүлгийн удаад инженери технологийн дээд боловсрол төслийн ерөнхий зохицуулагч Дэмбэрлийн Намсрай даргатай ярилцж байна. Тэгэхээр энэ төсөл хэрэгжих болсон үүдэл шалтгаанаас хоёул ярилцлага эхлэе. За сайн байцгаана уу. Манай энэ төслийг боловсрол шинжлэх ухааны яам анх 2012-оос эхэлж судалгаа явуулаад сүүлийн үе одоо улс ордын аж ахуйн салбарт ямар мэргэжлийн хүмүүс эдгээр хэрэгцээтэй байгааг судалж ирсний үндсэн дээр инженерийн чиглэлийн хүмүүсийг одоо бэлдэх ийм шаардлагатай байна гэдэг юм тооцоо гарсан байдгийг. Ингээд 2012 оноос гэсэн судалгааг үндэслэж Япон улстай хамтран инженерийн одоо чиглэлээр хүн бэлтгэх, оюутан бэлтгэх, мөн шинжлэх ухааны техникийн сургуулийн инженерийн зарим салбарыг олон улсад хүлээн зөвшөөрөх хөтөлбөр бий болгох гэсэн ийм үндсэн зорилгоор энэ төслийг эхлүүлсэн байдаг. 2014 оноос боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар Япон улсын засгийн газрын хөнгөлөлтөй зээлээр энэ төсөл хэрэгжиж эхэлсэн. Төслийн одоо хэрэгжиж байгаа байгууллага нь бол Монгол Улсын их сургууль болон шинжлэх ухааны технологийн их сургууль дээр инженерийн салбарууд дээр энэ төсөл хэрэгжиж байгаа. Төслийн үндсэн 3 үндсэн хөтөлбөртэй. Нэгдүгээр бол Монгол Улсын тэргүүлэх ажилтны салбарууд судалгааны одоо төслийг эхлүүлэх ийм зорилго тавьж 2 сургууль дээр тэргүүлэх 8 чиглэлээр 10-20 судалгааны ажлыг эхлүүлсэн хамтарсан судалгааны нэг хэсэг байна. Хоёрдугаарт нь саяхан хэлсэн улс ордын аж ахуйн салбарт нарийн мэргэжлийн онол практик хосолсон хүний нөөц бий болгох зорилготойгоор Япон улсын хөгжлийн одоо том төвцөө болсон Койсен буюу коллежийн одоо мэргэжилтэй хүмүүсийг бэлтгэж авах зорилгоор Япон улсын үндсэн технологийн коллежтой хамтран Койсен хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ чиглэлээр одоо хүн бэлтгэх. 3 дугаарт нь бол шинжлэх ухааны технологийн сургуулийн инженерийн зарим салбар болох барилгын инженер, архитектор, механик инженер гэсэн 3 үндсэн хөтөлбөр дээр суурилан инженерийн одоо хөтөлбөрийг Япон улсын консорциумын улсын 10 их сургуультай хамтран хэрэгжүүлж тухайн сургуулиар тухайн хөтөлбөрийн одоо хүлээн зөвшөөрснээр шинжлэх ухааны техникийн сургуулийн инженерийн хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх энэ бэлтгэл ажил хангах ийм зорилттой байсан. Манай төслийн хамгийн том зорилт нь бол Монгол улсын засгийн гарын мөрийн хөтөлбөрт орж ирсэн сургуулийн их сургуулиас судалгааны их сургууль болно гэсэн энэ том хөтөлбөрийн одоо үндсэн бэлтгэл болж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тухайн Монгол улсын тэргүүлэх 2 их сургууль дээр саяын хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд зэргийн сургуульт буюу магистр, доктор олон улсын хамтарсан судалгааны хүний одоо нөөцийг бий болгох ингэсэн 2 сургуульд олон улсын одоо хүлээн зөвшөөрөгдөх эрдмийн цалд хэрэгтэй багшлах хүний нөөцийг нэмэгдүүлэх ийм зорилтыг тавьсан байдаг. Энийн үндсэн дээр хамтарсан судалгаа хөтөлбөрөөр одоогийн байдлаар манай тавьсан зорилт бол 90 доктор 70 магистр одоо бэлтгэх ийм зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар бид 90 доктороос бол 80 докторыг Япон улсад бэлтгэж сургуулад байна. Энэ 80 доктороос бол Японд одоо 48 доктор суралцж байна. 32 нь бол төгсөж ирсэн. Монгол улсын сургууль бол шинжлэх ухааны технологийн сургууль дээр багшил ажиллаж явж байна. 70 магистр одоо бэлтгэх төлөвлөгөөнөөс өнөөдрийн байдлаар 32 магистрыг Япон улсад одоо шилжүүлэн суралцсанаас өнөөдөр 30 төгсөж ирсэн. Монгол улсын сургууль бол шинжлэх ухааны техникийн сургууль дээр мэргэжлийн дагуу одоо ажиллаж байна. 2 нь бол Япон улсад суралцж байх юм шиг байна. Койсен хөтөлбөрөөр бид энэ төслийн хувьсгал бол 200 хүнийг Япон улсад Японы одоо улсын 51 Койсен сургууль байдаг. Энэ сургуультай одоо гэрээ байгуулсан үндснээр 200 хүнийг бэлтгэх юм зорилт тавьснаар өнөөдөр бид 175 хүнийг Япон улсад одоо шилжүүлэн суралцуулсан. Өнөөдөр тэрнээс 81 төгсөж ирсэн. Монгол улсын одоо тэргүүлэх 100 компани, ялангуяа оюун толгой, таван толгой, МАК, АФУ, Мобиком гэсэн томоохон Монголын тэргүүлэх компаниудад 81 хүн бол өнөөдөр бүгд ажлын байртаа ажиллаж байна. Япон улсад бол 94 үед одоо суралцж байна. За бакалаврын хамтарсан хөтөлбөр буюу шинжлэх ухааны техникийн сургуулийн хөтөлбөр шинжилэх 3 дахь удаа хөтөлбөрийн үндсэн чиглэлээр бид нэр шинжилсэн 3 хөтөлбөр дээрээ Монгол улсад 20.5 буюу 3 жилийн хугацаатай бэлтгэн одоо суралцах Япон хэлний бэлтгэлтэй мэргэжлийн одоо шинжилсэн хөтөлбөрөөс сургаад эндээсээ шалгалт өгч тэнцсэн оюутнуудыг Япон улсын
консорциумын улсын 10 сургуульд шилжүүлэн суралцах юм гэрээтэй энэ төсөл хэрэгжсэн. Энэ үндсэндээр бид нэр тухайн шинжилгээ ухааны сургууль дээр тухайн жилийн 12 дараагийн төгссөн хүүхдүүдээс SLT ерөнхий шалгалтын оноондоор одоо босго 650-аас дээш оноо авсан шилдэг хүүхдүүдийг одоо хэсэгэн суралцаж, дээр нь эрчимчилсэн Японы хэлний бэлтгэд хамтран сургаад ингээд шалгалт өгсөн үндсэн дээр Японы улсын тухайн 10 сургууль шилжин суралцаж хос технологи эзэмших юм одоо зорилттой байсан. Өнөөдрийн байдлаар бид энэ зорилт 320 оюутныг энэ хугацаанд сургах юм зорилттой байснаас 245 оюутан Японы улсад хамрагдан суралцаад байна. Эндээс Японд одоо 139 оюутан суралцж байна. 104 оюутан төгсөж ирээд хос диплом авсан. Мөн одоо Монголын томоохон компаниудад энэ оюутны бүгд ажиллаж байна. Зарим ч одоо төрөлх сургууль, шинжилгээ ухааны сургуульд одоо багшлах ажил хийж байгаа ийм оюутнууд байна. Одоогийн байдлаар Японы улсад 139 оюутан суралцж байна. За бакалавр хамтарсан хөтөлбөрийн сүүлийн эрсдэл болох оюутан өнөөдөр одоо бид 4 сарын эхний 7 хоногт 44 оюутныг Японы улсад явуулах бэлтгэл ажил хийгээд бизнесний асуудал болон шалгалт, сайдын тушаал бүх ажил одоо бэлтгэл хангаад явж байна. Ингэснээр бид нэр Японы улсад бакалавр хамтарсан хөтөлбөрөөр 245 оюутан сурч байгаа. Дээр нь одоо 44 явах юм бол 289 оюутан одоо Японы улсад шилжин суралцах юм болцлыг хангаад байгаа юм аа. Бид цаг үеийн шинэ мэдээллийг хүргэн, шинэ дэвшилтэд өөрчлөлт, бүрэлдэхүүн сургуулиудын өрнөн үйл амьдрал, сургуулийн хүрээнд болж буй шинэ мэдээлэл, цаг алдалгүй дуулгах зөвлөмжийг шуурхай мэдээлнэ. Шинэ 7 хоног ажлын эрч хүч дүүрэн өдрүүд, маргаашийн зорилго, зорилт, эрдэмтэн багш, мэрэгжилтэн судлаачид, оюутан залуус та бүхнийг холбох мэдээллийн гүр сайн шүтээс мэдээллийн нэвтрүүлэг. Мөн одоо хамтарсан судалгааны 20 судалгааны баг Японы ихтэй сургуулиудын 60 гаруй сургуулиудтай хамтран судалгаа хийж байгаа. Энэ хамтарсан судалгааны үр дүнд 320 гаруй багшлах болсон хүчнийг их бага хугацаагаар Японы улсад мэргэжил дэвшүүлэн судалгааны ажилд суралцах ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх судалгааны арга туршлагатай олон улсын одоо тэргүүлэх судалгааны ажил хийх арга барилтаас гадна олон улсад одоо хүлээн зөвшөөрөгдсөн судлаач эрдэмтэн болохын зорилттой ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар бид нэр Японы 60 гаруй их сургуульд 241 хүнийг хамтарсан судалгааны чиглэлээр 2-7 хоногоос 1 жилийн хугацаатай судалгааны ажил хийж суралцаад төгсөж ирээд бас 2 сургуульд өөр судалгааны ажлаар ажиллаж байгаа. Мөн энэ хамтарсан судалгааны чиглэлээр бид 2 сургууль дээр хийж байгаа 10-20 судалгааны багийн одоо хүрээнд Монгол улсад Японы улсын сүүлийн үеийн тэргүүлэх сургууль толон судалгааны лабораторийг оруулж ирэх юм зорилттой байсан. Энэ үндсээр өнөөдөр шинжилгээ ухааны техникийн сургууль дээр сургуулийн болон судалгааны лаборатори орж ирж байгаа. Монгол улсын сургуульд зөвхөн судалгааны лабораториуд гэж орж ирсэн байдаг. Сургууль судалгааны лабораторийг оруулж байгаа бидний одоогийн байдлаар 4 ээлжийн одоо хөдөлთა авалт ажил зохион байгуулсан. Энэний эхний одоо 3 ээлжийн сургуульд одоо хөдөлთა авалт ажиллагаар Монгол их сургуулийн 10 багт 109 нэр төрлийн 148 ширхэг 3.1 сая долларын тоног тохиромжийг авч ирээд бүрэн хүлээлгэж өгсөн байгаа. Шинжилгээ ухааны эдийн сургуулийн 10 багт 144 нэр төрлийн 261 ширхэг буюу 6.5 сая долларын үнэтэй судалгааны тоног тохиромжийг нийлүүлээд байна. Мөн шинжилгээ ухааны эдийн сургуульд 4 удаа бүрэлдэхүүн сургуульд нь сургуулийн лаборатори буюу 107 нэр төрлийн 1434 ширхэг ийм одоо лабораторийг сургуулийн лаборатори буюу 4.1 сая долларын үнэтэй сургуулийн лабораторийг хүлээлгэж өгöd байна. Ингэснээр бид нэр 13.6 сая долларын үнэтэй сургууль толон судалгааны лабораторийг манай инженер техникийн дээд боловсрол төслийн удаа санхүүжилтээр хоёр их сургуульд хүлээлгэж өгöd байна. Эндээс бол Монгол Улсын сургуульд нь 3.2 сая доллар, шинжилгээ ухааны техникийн сургуульд нь 10.5 сая долларын үнэтэй ийм одоо сургууль судалгааны лабораторийг хүлээж өгöd байгаа. Нийт манай төслийн санхүүжилт 7.5 тэрбум йений санхүүжилтээр одоо энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Эндээс бид нэр 4.4 тэрбум буюу 56% санхүүжилтийг өнөөдрийн байдлаар бол зарцуулаад байгаа. Манай төслийн хэрэгжилтийн үр дүн бол төслийг хэрэгжүүлж байгаа санхүүжилж байгаа JICA олон улсын байгууллага буюу Японы засгийн газар, төслийг хэрэгжиж байгаа Монгол улсын засгийн газар буюу боловсрол шинжилгээ ухааны яам, тэрэн дотроо Монгол улсын их сургууль шинжилгээ ухааны сургуульд хийж байгаа тухайн төслийн үр дүнгийг өнөөдөр тухайн төслийн одоо өдөр тохороо болон сангийн яам одоо амжилттай сайн явж өгсөн өгсөн үндсэн дээр төслийн хэрэгжих хугацаа 2024 онд дуусахын хугацааг бас 2 жилийн 2027 онд хүртэл сонгох юм саналыг Монголын тал Японы засгийн газарт тавиад ерөнхийдөө бол одоо зөвшөөрлөх шатандаа явж байгаа 3 сарын сүүлээр
төслийн сонгох хугацаа бол шийдэгдэнэ гэсэн юм хүлээлттэй байгаа. Хэрэв тухайн төслийн хугацаа 2 жилээр сонгогдсон тохиолдолд бид сая хамтарсан судалгааны хөтлөөр тэн дотроо зэргийн сургалт, магистр, доктор, зэргийн бос сургалт явах хүмүүсийн тодорхой тоогоор нэмэгдэнэ. Энэ төслийг сонгосноор бидний анхны санхүүжилтийг шийдвэсэн $7.5 тэрбум бол нэмэгдэхгүй. Бид энэ $7.5 тэрбум йений санхүүжилтээс хэмнэлт буюу зарцуулагдаагүй үлдсэн санхүүжилтэн дээрээ 2 жилийн хугацаатай төслийн хугацаа сонгож, дээр нь тэр санхүүжилтэн дотроо саяын магистр, доктор, зэргийн бос сургалтын хүмүүсийг нэм сургах. Цаашдаа бол сургууль судалгааны зарим материал дээр шинээр туршлагатай инженери техникийн ажилтан бэлтгэх ийм зорилт тавьжсны үндсэн дээр энэ төслийг цаашаа сунган ажиллуулах ийм хүсэлт гаргачаад байгаа. Төсөл өнөөдрийн байдлаар нийт хэрэгжилтийн хугацаа бол 65.9% хэрэгжилттэй гэсэн ийм үр дүнтэй байгаа. Санхүүжилт бол 56% ашигласан. Тэгэхээр цаана бол 44 орчим хувийн санхүүжилтийн үлдэгдэл байна. Төслийн хэрэгжих хугацаа бол цаана 34% үлдэгдэлтэй байгаа. Тэгэхээр энэ бол бид төслийн хугацаа сонгогдсон үед өмнө тавьсан зөвлөлтөд хангалттай биелэл дээр нас Монгол улсад боломжоо ашиглаж хоёр их сургуулийн инженерийн чиглэлийн хүний нөөцийг улам нэмэгдүүлэх, эрдэм цал зэрэгтэй хүмүүс нэмэгдэх, сургууль судалгааны лаборатори дээр хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн бэлтгэхийн боломжоор хангах юм аа. Энэ 20 судалгааны багийн шугамаар орж явж байгаа сургалтын болон судалгааны лабораторийн онцлогуд нь энэний бол тал орчим хувь нь Монгол улсад анх удаага орж ирж байгаа лабораториуд байгаа. Энэ лабораторид оруулж ирснээр Монгол улсын засгийн газар буюу боловсрол шинжилгээ ухааны тавьсан чиглэлийн дагуу дундын лабораторийн том төв бий болгох үндсэн дээр Монгол улсын их сургуультай байгуулагдсан лаборатори дээр номын сангийн дундын лаборатори байгуулан ажиллах юм зорилтыг дэвшүүлсэн байгаа. Ингэснээр энэ лабораторид оруулж ирснээр Монгол улсаас өндөр үнэтэйгээр гадаадын улсуудад явуулж судалгааны хэмжил туршил хийдэг байсан энэ ажлууд ерөнхийдөө манай төслийн хүрээнд орсон лабораторийн үндсэн дээр хоёр их сургууль болон дундын лаборатори хийгдснээр Монгол улсад бас эдийн засгийн хувьд нэлээд өрөө өгөөж өгөх ийм үр дүнтэй төсөл гэж харагдаж байгаа. Төрөөчийн төсөл нь жишээ нь барилгын чиглэлээр бол барилгын материалын хатуулгыг тогтоох, шин чанарын тогтоохын лаборатори, шинжилгээ ухааны сургуулийн барилгын архитектурын сургууль дээр суурилсан ажилд орсноор оюун толгой, таван толгойн компаниудаас гадаадын Солонгос, Америкт явуулж үр дүнгийн хэмжилт хийдэг байсан ийм хэмжилтийн ажлуудыг энэ лабораториудаар хийж хоорондоо бол гэрээ хэлцээр байгуулсны үндсэн дээр бас тодорхой санхүүжилт, сургалтын судалгааны том төхөөрөмжийн засвар үйлчлэгнийхээ зардлаа хэмнэх олох энэ боломжоос нэгдэж байгаа. Ингэснээр энэ инженери техникийн дуусах төсөл бол нэлээд алсын хараатаагаар хэрэгжүүлж чадварчсан хүний нөөцийг олон улсын төлөөлөн зөвшөөр эрдэм цал зэрэгтэй багш судлаачдыг бий болгоо зогсохгүй Монгол улсад тэргүүлэх сургууль судалгааны лабораториг оруулж ирснээр Монгол улсын шинжилгээ ухааны хөгжлийн салбарт томоохон хувь нэмэр оруулна. Дээр нь Монгол улсад оюун толгой тэргүүтэй, таван толгой тэргүүтэй томоохон уул уурхайн савлыг хөгжиж олгодуулан инженери техникийн хүний нөөцийг Монголд хүн бий болж тэрийг удирдан чиглүүлэх энэ том зорилт тавин ажиллаж байгаа. Ингээд боловсрол шинжилгээ ухааны яам бол энэ алсын харааг харж энэ төслийг 2014 оноос хэрэгжүүлээд өнөөдрийн байдлаар амжилттай хэрэгжиж явж байна. Төслийн өнөөдөр би үр дүн хэрэгжлийг ярьлаа. Тэгтээ бас энэ сая дэлхийн нийтийг хамарсан цар тахлын энэ 2 жилд бас манай төсөл бол мөн хэрэгжилт бол зогсолттой явагдсан. Энэ хугацаанд бид Япон улсад шилжин суралцсан оюутнуудаа бүгдийг нь явуулсан. Япон улсаас төгсөд ирсэн оюутнууд бол бүрэн хүлээж авсан. Ингээд энэ цар тахал бол мэдээж хүнд байсан ч гэсэн төслийн хувьд бол үйл ажиллагаанд бол ямар нэгэн зогссон буюу хүндрэл хараахан гараагүй. За яг хуу сургууль судалгааны лабораторийн хүлээлгэж өгөх тэр сургууль судалгааны лаборатори сургуульд явуулах гадаадын нарийн мэргэжлийн хүмүүс ирэх асуудал бол нэлээд хоцрогдож энэ цар тахлаас болж хүлээгдэж байгаа. Ингэснээр бол бид нэр саяхан оруулж ирсэн сургууль судалгааны лабораторийн зарим хэсгийг хоёр сургууль албан ёсоор хүлээлгэж өгч амжаагүй байгаа. Сургуульд явуулж олон улсын мэргэжлийн хүнээ сургуульд явуулж усны үндэсний хүлээж өгөх учраас энэ ажил бол цар тахалтай холбоотой хүлээгдэж байгаа. Бусад сургуультай холбоотой ажил бол цаг хугацаанд бүрэн явж байна.